За та нар маань галзуу кино сувагтан тавтай морил. Маргийнх нь энэ удаад ярьж хөр сонгосон галзуу кино бол та нар постоос хараад мэдсэн байх 2009 онд гарч байсан Аватар. Заавадгүй Аватар киноны дараагийн шинэ гарах гэж байгаа шүү дээ. Тийм учраас хэдэн бороонууд нь Аватар киног эргэн сануулгах үүднээс ярьж өгөхөөр шийдсэн. Тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар үл хөдлөх болон дулаан зогсоол гараж барьцалсан зээлийг олгодог Bari Center банк бус санхүүгийн байгууллага болон сэтгэл зүйн сорилт бүхий Realist Escape Room-ээр эргэн ирэлт хийж байгаа Quizlab Mongolia хамтран хүргэж байна. За, бороогийн хоолоо бас базаахгүй л байгаад байна. Та нар маань тэгээд энэ хүүтэнд даарч хөрөвдөө манайхан тэгээ эрүүл мэндэд бас анхаарал хандуулцгаагаарай. За тэгээд олон тавын юм нэмж ярьж та нарыг залхаалгүйгээр манайхан subscribe дараагүй subscribe дараад дарсангууд маань лайк дарцсан бол тэгээд энэ галзуу киноны тайлбартаа хэдүүлээ шууд орцгоё. он. Дэлхийд экологийн сүрэл нүүрлэж, байгалийн баялаг бүхэлдээ шавхагдж дуусжээ. Ан амьтдаж олноороо устж үгүй болсоор. Тэнгисийн явган цэрэг байсан Джек Салли бол тулааны үеэр гэмтэл авч суумгаа болсон чөлөөндө гарсандаа жан. Технологи өндөр хөгжсөн учраас тэрнийг бүрэн эдгэх боломжтой ч гэсэн эмчилгээнд даанч дэнд үнэтэй. Тиймээс Джекэд ямар ч найдвар байсангүй. Арга борж нэгэн хэв амьдралдаа гутарсан тэр боломж гарвал уушин газарт очиод аяг тагшим ууж өөрийгөө сатааруулна. Нэг өдөр тэр хамт яваа бүсгүйгээ зодож дарамталж байгаа нэг залуутай зодолдснаас болоод баарнаас хөөгдөж гараад газарт хэвтчээтэл хоёр хүн ирээд өөрөө Джек Салли юу гэж асуулаа. Тэрний ихэр ах нь болох Том бусдын гарт амиа алдсан байдаг. Таны ах чухал хөрөнгө оруулалтын нэг хэсэг байсан юм. Тиймээс тэрний гэрээтэй холбоотойгоор тантай ярилцах хэрэгтэй байна. Таны гэн ихэр ахынхтайгаа адилхан учраас та тэрний оронд энэ хөтөлбөрт шууд хамрагдах боломжтой. Та шинэ ертөнцид цоо шинээр амьдрах болно. Та маш онцгой өөрчлөлтийг авчрах болно. Цалин урамшууллыг нь хангалттай өгнө. За дүр солигдоход Джек нэг тусгай инкубатор дотор сэрж байгаагаар кино үргэлжлэнэ. Тэрнийг Пандора гариг руу хүргэхийн тулд тусгай нойрсуулагч инкубаторт унтуулсан байж. Тэнд тэр дэлхийгээс Пандора хүрэх 6 жил орчим хугацааг өнгөрүүлжээ. Пандора гариг бол Альфа Сентавр одны аймгийн нэг авраг том гаригийн дагуулсаар байлаа. Энэ гариг дээр хүн амьдрах боломжгүй учраас тэнд очисон хүн бүрт хүчил төрөгчийн тусгай баг өмсгөнө. Хэрэв тэд бага тайлбал 20 секундын дотор ухаан алдаж 4 минутын дотор амиа алдах байлаа. Пандора гариг дээрээс байгалийн нөөц хөгжүүлэлтийн захиргаа буюу RDA нэртэй асар том байгууллага Оноботаниум гэх нэн ховор асар үнэтэй элементийг олборлдог байх нь. Тэд айрам далавхааж байсан туршлагатай дайчдыг өндөр үнээр хөлслөн ажилуулдаг болохыг Джек ирсэн даруйда шууд ойлголоо. Уулуурхан аврах том машин техникүүд сүлжилтсэн тэр газар тийм ч аюулгүй биш газар болох нь илэрхий. Учир нь тэнд 3 метр өндөр нуруутай, цэнхэр арьстай, байгаль дэлхийтэйгээ зохицож амьдардаг, хүчирхэг наавичууд амьдардаг. Тэд харийн түрэмгийлэгчдэд таатай ханддаггүй байна. Джекийг очсон даруйда нэг залуу ирээд өөрийгөө Норм Спелман гэж танилцууллаа. Тэр Джекийн ах Томтой хамт Аватар хөтөлбөрт хамрагдаж байж. Норм Джек хоёр хүний ДНК болон нутгийн наавичуудын ДНК-г холих замаар ургуулж гаргаж авсан аватаруудыг удирдах жолооч нар байлаа. Асар өндөр өртгөөр гаргаж авсан тэдгээр аватаруудыг жолоодох хүн нь аватартайгаа анхнаасаа мэдрэлийн системээр нэгт холбоотой байх ёстой байж. Тиймээс Томыг Джекээр орлуулсан нь компанид асар их хөрөнгө мөнгө хэмнэж өгсөн хэрэг байлаа. Дараа нь Джек Норм хоёр Аватар хөтөлбөрийг удирдагч Грейс Аугустинтэй танилцсанаа. 5 жилийн хугацаанд наавын хэл сурсан Норм Грейст шууд таалагдсан бол энэ талын ямар ч бэлтгэлд хамрагдаагүй Джекэд Грейс анхнаасаа таагүй хандаж эхэлдэг. Төвөөс тэдэн лөө ямар ч бэлтгэлжилтгүй хүн явуулсан нь тэднийг доромжилж байгаа хэрэг гэж тэрээр үзэж байлаа. Компани удирдлагууд Аватар хөтөлбөрийн хүрээнд нутгийн иргэдтэй холбоо тогтоож, тэдний итгэлийг олж, тэдэнд өөрсдийн соёлыг зааж, найрсаг харилцааг бий болгохыг зорино. Гэвч уурхайн аюулгүй байдлынх нь нутгийн иргэдтэй удаа дараа байлдаж, тэднийг буудаж байсан нь Аватар хөтөлбөрийг зорилгодоо хүрэхэд нь саад болж байж. Үүнд нь Грейс сэтгэл дундуур явдаг байна. Гэвч олборлолтын нэг жинхэнэ зөвхөн Оноботаниум олборлоход л бүх анхаарлаа хандуулж байлаа. Учир нь килограмм Оноботаниум дэлхий дээр $20 сая үн хүрдэг байх нь.
Тиймээс тэд аватар хөтөлбөрийнхнөөс нутгийн иргэдтэй дипломат харилцаа тогтоох ажилдаа яаралтай үр дүн гаргахыг шаардна. За ингээд Жейк Норм хоёр тус тусын аватартайгаа холбогдлоо. Өмнө нь 520 цаг холбогдож байсан туршлагатай Норм тэр дөрөө учраа олсон бол анх удаага аватартай холбогдож байгаа мань Жейк эхэндээ учраа олохгүй байсан ч удалгүй арга барилаа олоод гараад гүйдэг. Тэрний хувьд эргээд хөл дээрээ боссондоо туйлын баяртай байлаа. Жейкийг төсөөлснөөс нь хурдан биедээ дасан зогтсонд Грейс ч баяртай харагдана. За ингээд орой болоход аватаруудыг байранд нь оруулж унтуулснаар Жейк эргээд өөрийнхөө биед эргэж ирнэ. Удалгүй Жейкийг хамгаалтын албаны дарга хурандаа Майлс дуудаж уулзлаа. Тэр Жейкийг өмнө нь байлдаж байсан туршлагатай гэдгийг мэдсэн учраас тэрнийг багтаа нэгтгэхийг эрмэлзэж байлаа. Хурандаа Майлсын хувьд аватар хөтөлбөрөөс илүүгээр өөрсдийнхөө зэвсгийн хүчин чадалд илүү итгэдэг нэг юм. Тиймээс тэр Жейкийг багтаа нэгтгэж, навичуудын дунд амьдрах хугацаанд тэдний талаар мэдэж болох бүхнийг өөрт нь илтгэж, тагнуулын мэдээ дамжуулж байхыг хүсдэг. Чи тэднийг нефт шувд судалж мэдэх хэрэгтэй байна. Чи тэдний итгэлийг олох хэрэгтэй. Тэднийг бидэнтэй хамтарч ажиллуулахын тулд яах ёстой? Хэрвээ хамтран ажиллахаас татгалзуул, яаж тэднийг нам дарахыг би мэдэж авмаар байна. Би Грейсийн доор үргэлжлүүлж ажиллана гэсэн үг. Цаасан дээрлээ. Чи гаднаа тэдний шинжлэх ухаанчдын дүрд тоглол. Гэхдээ бүх тагнуулын мэдээгээ надад илтгэж бай. Энийг хийж чадах хөө минь. Тэгэлгүй явах хэрэгмэ. Хөө минь. Би өөрийнхөө хүмүүст санаа тавьдаг. Хэрвээ чи миний хүссэн мэдээллүүдийг өгч байвал би эргэж очисон хойч нь хөлөө эргүүлж олж авахд чинь туслана. Сайхан сонсогч байна хэрхмэ. Дараа нь Жейк дахин аватартайгаа холбогдохоор болно. Энэ удаад тэд нутгийн гүн рүү явах гэж байлаа. Тиймээс Грейс тэрэнд чи зүгээр л хамаа хамхад байж байхад болно. Бүх яриаг Норм хийн гэж хатуу сануулдаг. Тэд аврах том моддын хажуугаар нисч явхад Жейк тэндхийн ан амьтад болон байгалийн сүр жавхлан гайхан биширсээр явна. Удалгүй тэд хүрэх газраа очисонд Жейк бууга барьсаар Грейс Норм хоёрыг дагаж хой дундуур болгоомжтойгоор урагшлана. За тэгээд тэд хэсэг явсны эцэст орхигдсон нэг байшинд ирлээ. Тэр байшин нь Грейс болон тэрний багийнхны ажилуулдаг сургууль байж. Тэд тэнд өмнө нь нутгийн хүүхдүүдэд англи хэл заадаг байж. Тэгээд тэд тэндээс гарч яваад нэг модны үндэснээс дээж авч эхэллээ. Энэ үеэр Жейк эргэн тойронтой танилцаж яваад авраг том ирвэс мэт амьтантай таарад аалуулах шахна. За тэгээд өхөн хатан зогтож явсаар нэг хавцал дээрээс авраг том хүрхрээрөө үсэрч арайхийн амьд гарч чадлаа. За ингээд нөгөө хоёроос салж ойд ганцаараа төөрсөн Жейк мод үзүрлээд жадуулгаж бариад ой дундуур алхана. Тэрний алхан бүрийг навичуудын гүнж Нейтери анхааралтай ажиглаж байлаа. Грейс Норм хоёр Жейкийг нисдэг тэргээр хайсан ч олохгүй явсаар орой болсон учраас арга буюу ойд үлдээгээд явдаг. Аюултай хойд шүнийг өнгөрөх ёстой болсноо ойлгосон Жейк галт бамбар хийж барихтаа зэрэгцээд цөөвөр чон мэт амьдтын сүрэг тэрнийг бужиж авдаг. Жейк бамбар болон хутгаа ашиглаад тэднээс өөрийгөө хамгаалах гэж оролдсон ч хүчин мөхөслөө. Аз болоход тэрнийг дагаж байсан Нейтери үсэрч ирээд тэрний амийг авардаг. Гэвч хэлийг мэдэхгүй Жейк тэрнтэй хэл нэвтрэлцэж чаддаггүй. Тэгсэн аз болоход Нейтери Грейсийн багийнхнаар англи хэл заалгаж ирсэн учраас англиар ойр зур ярьж чаддаг болж таарна. Жейкийн эв хавгүй болох байдалд Нейтери цохолдож байна. Энийг нь ойлгосон Жейк тэрнээс тэгвэл надад яаж та нар шиг амьдрахыг заагаад өгөл дөө гэж гуйж эхэлдэг. Тэгээд Жейк дагаж явах гэсэн ч Нейтери тэрнийг цаашаа хамт явахыг нь зөвшөөрөхгүй байлаа. Тэгсэн гинт тэнгэрээс юр бусын гэрэлтсэн зүйлс нисч ирээд Жейкийн гар болон мөрөн дээр сууж эхэлдэг. Эднэр ч одоо юу вэ? Энэ бол ариун модны үр. Цэвэр ариун сүнснүүд. Тэгсэн тэр өрнүүд бүгд Жейкийг нөмөрч авсанд Нейтери энийг сайнны дохио гэж үзээд тэрнийг омог дээрээ дагуулж очихоор шийддэг. За ингээд баярлсан Жейк тэрнийг дагаж гүйж явтал гинэт баахан навичууд ирээд тэрнийг бүслээд авна. Нейтери дундуур нь ороод тэднийг зогсоох гэж оролдоно. Дайчдын удирдагч болох Цүтэй тэрэнд энд харийнхан ирэх хориотой гэж анхааруулсан ч Нейтери би тэмдэг харсан. Тиймээс энэ одоо цахигийн шийдэх асуудал болсон гэж хэлсэн даргагүй байдалд орсон Цүтэй Жейкийг дагуулад цааш явдаг. За тэгээд тэд цааш явсаар навичуудын амьдардаг авраг том модон дээр ирсэнд гэрт нь харин хүн ирж байгааг анх удаага харсан навичууд гайхан хүлээж авцгаана. Чи яах гэж энийг энд авч ирв? Би уг нь үүнийг алах гэж байсан. Гэтэл Эйва надад тэмдэг үзүүлсэн. Энд ямар ч зүүдэндээ явагч ирэх ёсгүй гэж би тодорхой хэлсэн байгаа. Энэ үеэр Нейтеригийн ээж тэнд хурж ирнэ.
Тэрний ээж нь омгийн цахийг буюу Эйвагийн хүслийг тайлбарлагчийн үүргийг гүйцэтгэдэг байж. Тэгэд Нейтригийн ээж Джейкийг бусад аваадруудын нэг адил их зантай эрдэмтэн биш. Жирийн цэрэг болохыг ойлгоод Джейкийн хүсэлтийг зөвшөөрч тэдний аж ахуйгаас суралцуулахар болдог. За тэгээд өөрснийхөө ахуй соёлыг заах үүргийг охин Нейтридэ даалгалаа. Джейк тэдний дунд сууж тэдэнтэй хамт хооллож эцэст нь тэдний унддаг оронд орж унддаг. Үүнтэй зэрэгцээд Джейк лабораторид сэрлээ. Тэгэд өөрийнхөө аваатрыг наавичуудын дунд байгаа гэдгийг хэлэхэд бүгд гайхан баярлцгаана. За тэгэд хоол идснийхээ дараа шууд л хурандаа Майлс руу очиод өөрт нь тохиолдсон бүхнийг ярихад цаадхан ч бас баярлаад. Надад чам шиг 10 залуу байсан ч болоос гэж дуу алдна. Джейкийн энэ амжилтыг пандаруудах RDA-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Паркер ч бас баяртайгаар хүлээж авдаг. Джейк, зүгээр л тэр цэнхэр сармагчингууд юу хүсэж байгааг мэдээд ав. Бид тэдэнд эм өгөх гэж оролцсон. Боловсрол, зам, дэд бүтэц өгөх гэж оролцсон. Гэвч тэд хүсээгүй. Надад 12 дугаар бүсийг гаргаад харуул та. Тэдний тосгоно нь энэ гариг дээрх Унобтаниумын хамгийн том орд дээр байгуулагдсан болж таарад байна. Тэднийг нүүлгэнэ гэж юу? Хэрвээ нүүхгүй гэвэл яах вэ? Нүүх л болно доо. Окей. Гэхдээ нэг зүйлийг ойлго. Нутгийн иргэдийг хядах муу хэрэг. Гэхдээ ховцоо эзэмшигчдийн хувьд үүнээс дор зүйл гэж бас бий. Тиймээс зүгээр л тэднийг тэр модноос нүүлгэх өгөө шиг олоодох. Хэрвээ олохгүй бол бид саваа ашиглахаас аргагүй болох гээд байна. Чамд 3 сар л байна. Тэгвэл одоо энд ингэж цаг алдаад яах вэ? Ажилд оръё. Ингээд Джейкийг буцаж явахаар болоход Грейс тэрэнд тухайн омгийн гишүүдийн талаар нэг бүржлэн танилцуулна. Нейтригийн аав нь омгийн удирдагч, ээж нь омгийн удган бол цүтээ дараагийн удирдагч болох ёстой нэгэн байх нь. Харин Нейтри дараагийн удган болох ёстой байлаа. Нейтригийн яриад байсан Айван тэдний цорын ганц бурхан нь байж. Нейтри эгчтэйгээ хамт Грейсийн хамгийн шилдэг сурагчдын нэг нь байжээ. Гэвч тэрний эгч ямар нэг шалтгааны улмаас амиа алдаж. Энэ бүхнийг тэрэнд хэлж өгсөн Грейс ямар нэг тэнэг алхан битгий хийгээрээ гэж хэлээд Джейкийг буцаалаа. Тэр өдөр Нейтри Джейкийг дагуулж морь шиг нэг амтан дээр суулгаад Джейкийн үсийг нь нөгөө амтантай холбодог. Энэ бол холбоос. Тэрний зүрхний цохилтыг мэдэр, амьсгалыг нь мэдэр, хүчрхэг хөлнүүдийг нь мэдэр. Тэгвэл чи тэрэнд юу хийхийг нь хэлж өгч чадна. Гэвч Джейкийн хувьд наавичуудын ахуй соёлд тийм жамархан дасаж чадахгүй байлаа. Хэдий тиймч Джейк чадлаараа хичээж үүний зэрэгцээ шөндөө эргэж ирээд хурандаа Майлс болон Паркерийн багийнханд наавичуудын тосгон болсон авраг том модны талаар олж мэдсэн бүхнээ ярьж өгдөг байлаа. Энэ байдлыг нь олж мэдсэн Грейс дотроо дургүй байсан ч гаднаа ил гаргасангүй. Тэгээд Джейк Норм хоёрыг дагуулж нисдэг тэргээр явсаар авраг том хөвөгч уулсын дундах нэг лабораторид ирдэг. Тэнд ч бас аваатрын удирдлагын систем байлаа. Өөрөөр хэлбэл Грейс аваатар хөтөлбөрөө Төв Авсаас хол байх өөр лабораториос үргэлжлүүлэхээр шийдсэн байж. Тэр өдөр Джейк Нейтрийг дагаж наавичуудын агаарын унаа болох экрантай танилцлаа. Өмнөх моримит амтнаас ялгаатай нь экран нэг наавитай холбогдсон бол өвхөн үхтлээ зөвхөн тэр унаачтай л үнэнч байдаг байна. Экран унаачийг тараа нь юу буюу анчин гэж нэрлэдэг аж. Тиймээс чи өөрийн экраныг сонгох ёстой. Тэр бас чамайг сонгох ёстой. Хизээ тэрвэ. Бэлэн болохоро. Энэ мэдчлэн Джейк наавичуудын хэл соёл ахуй гэд сурж мэдж болох бүхнийг сурж авах гэж чадлаараа хичээсээр байлаа. Нейтрич тэрэнд ууггүй зааж өгч байна. Нормч бас тэрэнд мэдэх чадах бүхнээ зааж өгөх гэж хичээнэ. Үр дүнд нь Джейк шинэ биедээ улам бүр дасаж наавичуудын ёсоор амьдрахад ч баг багаар суралцсаар байдаг. Зангид омгийн удирдагчийн итгэлийг баг багаар олж эхэлсэн Джейк омгийн удирдагчийн зөвшөөрлөөр Грейсийг тосгонд авчирснаар Грейс удаан уулзаагүй хүүхдүүдтэйгээ дахиад нэг уулзах боломжтой болно. Джейк эхэндээ тэдний нүдэнд үзэгдэх ахуй соёлд суралцж байсан бол аажмаар тэдний ой мод байгаль дэлхийтэйгээ харилцах гүн гүнзгий холбоог таньж мэдэж эхэлдэг. Ингээд Джейк наавичуудаас ялгархааргүй чадварлагаар ан хийж чаддаг болсныг анзаарсан Нейтри тэрнийг өөрийн гэсэн экрантай болоход бэлэн болсон гэж үзлээ. Тэгээд Джейк өөрийн гэсэн экрангүй залуу анчидтай нэгдэж хөвөгч уул руу авирч эхэлнэ. Тийхүү тэд уулс дамжиж явсаар зэрлэг экранууд сүргэлж амьдардаг нэг хүндэд ирнэ. Тэгээд Джейк хатан хавцал дагаж явсаар экрануудын үүрэнд очиод өөртөө экран олж авахаар оролдож эхэлдэг. Гэвч экранууд тэрнийг сонгохын оронд харсан даруйдаа нисээд явчихад байлаа. Тэгсэн нэг ааш муутай экран тэрнээс айлгүй хал зурдаас нь тулдаг. Джейк гэж бүх хүчээ шавхаж тэрнтэй тэмцэлцсээр эцэст нь холбоо тогтоож өөрийн гэсэн экрантай болж чаддаг.
Тэгээд хэсэг сандарсны эцэст экрантайгаа хамт саадгүй нисэж сурна. За ингээд өөрийн гэсэн экрантай болсон Джейк бусад наавичуудтай хамт нисэж явахдаа наавичуудын хамгийн ариун газар болох сүнснүүдийн модыг алсаас олж харлаа. За sorry борон гэлсник 2 реклам алгадати. Дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа Bari Center банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулгаан зогсоол гараж барьцаалсан зээлийг олгож байгаа юм байна шүү. Хаяг нь 120 их хуралдаа офис 12 давхурт 1201 дот. Заман дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа Quiz Lab нь The Nun аимшигын киноноос сэтвэлсэн survival horror төрлийн шинэ escape room-ыг нээжээ. Итгэлээ алдвал сүнсэж алдна. Итгэл чинь чамайг аврах уу эсвэл уздах уу? Quiz Lab. За, тайлбарт эргээд орцгоё. Грейс болон тэрний багийнхан тэр модноос дээж авахыг маш ихээр хүсэж байсан ч Навид шууд гадныхныг тийш нь ерөөсөө ойртуулдаггүй гэж. Удалгүй Джейк Навичудаас ерөөсөө дутгааргүй шилдэг анчин болж чаджээ. Джейк Навичудын анхуу соёлд тасах тусам бодит амьдралаасаа холдож байлаа. Нэг л мэтгэд Навичудтай хамт амьдрах амьдрал нь тэрний хувьд жинхэнэ амьдрал. Харин бодит амьдрал нь тэрний хувьд зүүд юм шиг санагдах болж. Нэг өдөр хурандаа Майлз ирээд 2-7 хоногийн турш тагнуулын мэдээ дамжуулаагүйг нь санууллаа. Гэхдээ тэрний өгсөн тагнуулын мэдээний тусламжтайгаар Навичуд руу яаж дайрах төлөвлөгөөг боловсруулсан гэдгээ хэлээд одоо чи хөлөө эргүүлж авч болно. Би компаниас зөвшөөрлийг нь авчихсан. Ингэж хэлэхэд нь ягаад ч юм Джейк урдийнх шигээ баярлсангүй. Өнөө орой чамайг онгоцоор буцаана. Би хэлсэндээ хүрдэг хүн шүү. Би энэ ажлыг дуусгаж иж буцнаа. Одоо нэг алхам үлдсэн. Сүүлийн зан үйл. Хэрвээ би энэ зан үйлийг үйлдвэл тэдний нэг болно. Тэгвэл тэд надад итгэнэ. Тэгээд би тэднийг нүүлгэж шилжүүлэх тал дээр тохиролцоонд хүрч чадна гэж бодож байна. Тэгвэл чи наадхаа хурдан хийсэн чинь дээр шүү төрөөч. Үнэхээр Джейкийн хэлсэнчлэн удалгүй Навид шууд Джейкийг омгийнхоо нэг хэсэг болгох зан үйлийг үйлдэж Джейк албан ёсоор Нави болдог. Энийг харсан Грейс маш их баяртай байлаа. Тэр өрөө Нейтри Джейкийг залбирлын модон дээр авчирлаа. Тэгээд Джейк тэр модтой холбогдоход Нейтригийн хэлсэнчлэн эртний Навичуудын дуу хоолойг бүдэг бадаг сонсдог. Энийг харсан Нейтри Джейкийг Навичуудын нэг болсныг эргэлт буцалтгүй ойлгож Навичуудын ёсоор ханиа сонгох ёстой болсныг хэлнэ. Энэ үеэр Джейк Нейтрид сэтгэлээ илчилж Нейтрийг сонгосон гэдгээ хэлэхэд Нейтрич тэрнийг сонгосон гэдгээ хэллээ. Тэгээд тэр хоёр холбогдож хосууд болцгоодог. Тэгсэн маргааш өглөө нь авраг том техник залбирлын моддыг устгах чимээгээр Нейтрид цочж сэрлээ. Тэгээд Джейкийг сэрэх гэсэн ч Джейк нөгөө талд өглөөний цайгаа угаад завгүй байж таардаг. Ингээд Джейк сэрсэн дэрвдээ юу болоод байгааг ойлгож тэднийг зогсоох гэж оролдсон ч цаадуулан зогссонгүй. Ууралсан Джейк авраг том машин руу дайрч очоод машины камеруудыг нэг бүрчлэн эвдэж эхэлдэг. Хамгаалтын цэргүүд Джейк руу буудсанд Джейк буцаж Нейтрийг дагуулад зогтаалаа. Шүтээ модоо устгуулсан Навид шууд хүмүүстэй дайн зарлсан бол нөгөө талд техник рүү дайрч камерыг нэвдсэн Нави Джейк болохыг хурандаа Майлз мэдэж гал зуртлаа хууралж тэрнийг авчирхаар нисдэг тэрэг дууддаг. Тэгээд Грейс Джейк хоёрын байсан бааз руу очоод тэднийг аваатраас нь салгаж төв бааз дээр авчирна. Грей Джейк хоёр тэдний дайралтыг зогсоохыг хоролдож Навичуудын амьдарч байгаа авраг том мод нь тэр гаригийн бүх ургамал модтой холбоотой байдаг. Навичууд тэр модтой холбогдож тэр гариг дээрх бүх мэдээллийг авах боломжтой байдаг тухай тайлбарлсан ч Уноптаниум албарлахаар улайрсан Паркер болон тэрний залууст энэ нь тийм ч сонирхолтой байсангүй. Энэ гаригийн баялаг газрын хөрсөн доор биш, харин бидний эргэн тойронд байна. Тэд энийг хамгаалж дайтна. Хэрвээ тэдэнтэй энэ гаригийг хуваалцмаар байгаа бол тэднийг ойлгох хэрэгтэй гэж Грейс учралсан ч Паркер Майлз хоёр тоосонгүй. Тэгээд Джейк өөрийн видео тэмдэглэл дээр бидэнд тэдний хүсэх юуч байхгүй. Тэд эндээс хизэж нүүхгүй гэж бичиж үлдээсэн байсныг хурандаа Майлз үзсэн байлаа. Ингээд Навичуудыг байгаа байрнаас нь хүчээр зайлуулах нь тодорхой болно. Нөгөө талд Навичууд залбирлын модыг сүлгсэн тоног төхөөрөмжүүдийг шатааж хамгаалагч нарыг нь устгасан байлаа. Ингээд Паркер сонголтгүй болж хурандаа Майлзын зөвлөсний дагуу дайралтаа эхлүүлэхэр болдог. Хурандаа Майлз зориуд ийм нөхцөл байдал үүсгэхийн тулд Навичуудын ариун газрыг зориудаар сүйтгэсэн гэдгийг Грейс Джейк хоёр ойлгоцгоно. Энэ үеэр шийдвэрлэх дайралт эхлэх гэж байгааг ойлгосон Грейс Джейк хоёр Паркер дээр очиод сүүлчийн удаа Навичуудыг ятгах үзэх зөвшөөрлийг гуйдаг. Ингээд Паркер тэднийг нэг цагийн хугацаатайгаар буцаалаа. Гэвч Навичууд тэдний үгэнд орсонгүй. Харин ч тэднийг хөлж удахгүй болох шийдвэрлэх тулаанд бэлдэж эхэлдэг.
Арга барсан Джейк ямар зорилгоор анхынд ирсэн тухай бүх үннээ хэлэхэд Нейтрий тэрэнд гомдож тэрнийг түлхэж орхиод чи хизээж бидний нэг болохгүй гэж хэлээд яваад өгдөг. Удалгүй байлдааны хөлөг онгоцууд ирж дайралт хийхээр бэлтгэж эхэллээ. Тэгээд хурандаа Майлсын тушаалаар хорд хийгээр буудсанд навичууд дэмил ном сумаараа харавцхан. Энэнд нэгдүтсэн хурандаа Майлс дараагийн тушаалаа өгсөнд байлдааны хөлгүүд их мод руу пуужингаар буудаж эхэлдэг. Хөөрхий навичууд эмэгтэйчүүд хүүхдүүдэд яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлцгэн. Энэ үеэр Нейтригийн ээж хүлээтэй байсан Джейк тэр худаг барьж ирээд хэрвээ чи бидний нэг мөн л юм бол бидэнд туслаач гэж цөхөрсөн байдлаар хэлээд олсыг нь тасалж чөлөөлнө. Харин нөгөө талд хурандаа Майлсын тушаалаар байлдааны хөлгүүд их мод руу зогсоо зайгүй пуужингаар галалсаар. Энийг харж сэтгэл нь өвдсөн Джейкийн найз нисгэгч онгоцоо аваад тэндээс холдож явдаг. Ингээд хэдхэн минутын дотор навичуудын их мод бүхэлдээ шатаж тэнгэрт тулам хар утаа олгойдож эхэлснээ хажуу тийшээ хазан унлаа. Их мод нь нүдэн дээр нь сүрсэнд навичууд гүн цочролд орцгоно. Харин хурандаа Майлс энийг бахархалтайгаар хараад сайн ажиллаа залуусаа. Өнөөрөө би та нарыг уух юмар дайлнаа гэж хэлчихэд буцах тушаал өгдөг. Энэ дайралтын үеэр харамсалтай Нейтригийн эцэг омгийн өдөртөгч үхлийн шарх авсан байж. Тиймээс тэр ном сумаа Нейтрид өгч ард түмнэн хамгаал гэж хэлээд амьсгал хураалаа. Джейк ирээд Нейтрийг тайвшруулах гэж оролдсон ч Нейтри тэрнийг хизээч битгий эргэж ир гэж хэлээд хөнө. Энийг харж байсан Паркер аваатруудыг салгах тушаал өгсөнд Грейс Джейк хоёрыг аваатраас нь салгаад баривчлаа. Аз улхад Джейкийн найз нисгэгч аваатар төслийн бусад ажилтнуудын тусламжтайгаар Грейс Джейк Норм 3-ыг оргуулад онгоцондоо суулгаж аслагдсан зөөврийн бааз руу явуулдаг. Гэвч онгоц зөвшөөрөлгүйгээр хөөрөх гэж байгааг хурандаа Майлст илтгэсэнд уралсан Майлс онгоц руу буудсан ч аз улхад онгоц асуудалгүй хөөрч амжина. Тэд тэнсэн суманд оногдож шархтсан Грейст анхны тусламж үзүүлэхдээ зэрэгцээд зөөврийн баазыг онгоцноос холбож төв баазыг мэдэхгүй газар руу зөөвөрлөж эхэллээ. Тэднийг ой дотор зөөврийн баазаа байрлуулахад навичууд бүгд сүнсний модон дээрээ аврал тусламж хүсэн цуглжээ. Тэгээд Джейк буцаад аваатартайгаа холбогдож устдаж сүйдсэн ой дотор эргэж сэрлээ. Тэгсэн Джейкийн экран тэрэн дээр нисч ирсэнд тэр экрандаа суугаад нэг зөрөгтэй алхам хийхээр нисдэг. Навичууд өөрийг нь хүлээж авахгүй гэдгийг Джейк сайн мэдэж байлаа. Тиймээс тэр хамгийн авраг том жигүүртэн болох Торукийг иргэшээлтэд оруулахаар шийдэж. Учир нь навичуудын анхны агуу хаан л ганцаараа Торукийг иргэшээлтэд оруулж байсан түүхтэй аж. Сүнсний модон дээрээ цугласан навичууд нэгдэж мөргөл үлдэцгэж байлаа. Тэгсэн тэдэн дээр авраг том Торукийг унсан Джейк хүрээд ирдэг. Энийг харсан навичууд бүгд гайхацгааж Джейкээс имэж эхэлцгэн. Джейк омгийн өдөртөгч болсон цүтэй дээр ирээд чи бол энэ омгийн хаан. Чи бол агуу дайчин. Би чамгүйгээр энийг хийж чадахгүй. Гэсэнд цүтэй чи би чамтай хамт мөр зэрэгцэн ниснэ гэж хэлнэ. Тэгээд Джейк Грейсийг өглөөд байгааг хэлээд тэрний амийг аврахыг тэднээс гуйсанд навичууд туслахыг зөвшөөрлөө. Тэгээд тэд Грейсийг сүнсний модны доор авчираад тэрний аватартай зэрэгцүүлж хэвтүүлдэг. Ингээд тэд тусгай мөргөлийн зан үйлээ хийж эхэлсэн ч Грейсийн шарх хэтэрхий хүнд байсан учраас тэр аватартай шилжиж амжилгүй амьсгал хураана. Энийг харж сэтгэл нь чулуутсан Джейк навичуудыг нэгтгэж газар нутгийг нь булааж эзлэгсдийн эсрэг бүх хүчээ нэгтгэж дайдахад урайлан дууддаг. Тэгээд Торукийг унаад хамгийн түрүүнд ниссэнд бусд нь экрана унаж тэрний хойноос нисцгэлээ. Тэгээд тэд хөндөй талд амьдардаг морьтон омгийнхнийг зүүн тэнгист нутаглагч экран унагч навичуудыг өөрсөддөө нэгдэхийг урайлан дуудахад тэдж Торук унаачийн дор нэгдэхийг зөвшөөрцгөнө. Нөгөө талдч хурандаа Майлс зүгээр суусангүй. Тэд навичууд тулалтгаар хүчээ зузаатгаж байгааг сайн мэдэж байлаа. Тиймээс хүмүүсээ цуглуулan дайсны тоо богино хугацаанд огцом нэмэгдэж байгаа учраас хэтэрхий хүч цуглархаас өмнө төрүүлж цохилдог өгөх шаардлагатай байгааг тайлбарлаад навичуудын мөргөлийн төв болсон сүнсний модыг устгах шаардлагатай байгааг хэлдэг. Ингээд тэдч зэвсгээ бэлдэж яаралтай дайралтад бэлтгэж эхэлцгээв. Маргааш өглөө үүрээр дайралт эхлэх гэж байгааг төв баазад үлдээсэн найзаасаа олж мэдсэн Джейк болон тэрний нөхөд цаашид яах талаараа зөвлөлдөцгөнө. Тэр шөнөдөө Джейк сүнсний модон дээр ирж өөрт нь туслахыг гуйж залбираад шийдвэрлэх тулаанд бэлтгэж эхэлдэг. Маргааш өглөө нь баазаас байлдааны хөлгүүд олноороо хөөрж эхэллээ. Харин тэдний урдаас Торук унсан Джейкээр манлайлуулсан навичууд нисэж ирж байлаа. Хөлөг онгоцууд ойд газардахад дотроос нь цэргүүд бууж ой дундуур урагшилж эхэлдэг.
Тэд газар болон агаарт нэгэн зэрэг хяналтаа тогтоохыг оролдсон нь тэр байлаа. Удалгүй тэднийг чиглээд Мортон навичууд довтолж байгааг мэдээд хамгаалалтын байрлалд шилждэг. Үүнтэй зэрэгцээд бусад навичууд агаарын дайралтаа эхлүүлцгээв. Удалгүй газраар дайрсан навичуудын дайралт нэзаагдаж ухарж эхэллээ. Агаарын тулаанч ширүүн өрнж байна. Ийм байдлаар удаан тэсэхгүй гэдгийг ойлгосон Цүтэй дайсны гол байлдааны онгоц руу дайрч ороод тэнд байсан цэргүүдийг доош нь шидсэн ч өөрөө суман доногдоод амиа алддаг. Джейкийн найз нисгэгчийн онгоцож дайралтад өртөж дэлбэрлээ. Дайснууд нь сүнсний мод руу ойрхон ирж байгааг Нейтрий хараад ганцаараа тэдэн лүү дайрахаар бэлдсэн ч гэнтхэн ойн авраг амтад бүгдээрээ гадны халтан товтлогчд руу улаан галзуу дайрч эхэлцгээв. Хэдийгээр зэвсэг сайтай боловч тэдгээр цэргүүд байгалийн хүчин зүйлийн эсрэг ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй байлаа. Үүнтэй зэрэгцээд олон экранууд ирж агаарт байсан хөлгүүд рүү дайрч эхэлдэг. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон хуранда Майлз гол бай руу яаралдаа өргөшөлж үхлийн цохилт өгөхийг хөлөгтөө тушаалаа. Энийг мэдчихсэн Джейк яаран хөлөг онгоцон дээр гараад нэг хөдөлгүүрийг нь дэлбэлсэнд тэд тесрэх бомбгоо унгаж амжилгүй өөрсдөө дэлбэрцгээв. Хөлгөөсөө ганцаараа амьд үлдсэн хуранда Майлз төмөр робот дотор сууж явсаар Джейкийн бие байгаа зөөврийн бааз дээр ирсэн ч аврах том хар ирвэс унсан Нейтрий амжиж ирээд тэрэн лүү ширүүн дайрна. Гэвч гардан тулааны ариван туршлагатай Майлз ирвсийг хутгалж алаад доор нь дарагдсан Нейтрий рүү дайрахыг завдлаа. Энэ үеэр амжиж ирсэн Джейк Нейтрийг хамгаалж Майлзтай тулалдаж эхэлнэ. Ой Сали, өөрийнхөө ард түмнээс урвах ямар байна да? Чи өөрийгөө тэдний нэг гэж бодоё. Сэрэх цаг чинь боллоо. Тэднийг хүн чаргацсан Цүтэй дээр ирэхэд тэр амьсгал хураахаас өмнө ард түмэн аюулгүй болсон уу гэж асуугаад би ард түмнийг өдөрдөх боломж боллоо. Чи тэднийг өдөрдөх ёстой. Энэ бүхэн цаанаасаа шийдэгдсэн. Одоо омгийн өдөрдөгчийн үүргийг гүйцэтгэв гэж тушаалаа. Ингээд Джейк уламжлалын дагуу Цүтэйгийн амийг таслана. Ингээд Джейк болон тэрний нөхдийн удирдлага доор компани ажилтнуудыг бүгдийг нь онгоцонд нь суулгаад нуудаг буцаалаа. Тэр шөндөө тэд сүнсний модны өмнө Джейкийг аваачиж тусгай мөргөл үлдснээр тэрний сүнсийг авааторт нь нэг мөсөн шилжүүлж Джейк жинхнээс Омотикая омгийн наавын хүн болсноор кино маань конец фильма. Энд хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Энд ч тэгээ угаасаа ойлгомжтой яриад байх юм байхгүй. Тэгээ галзуу кино дөө. Тэгээд үзсэн хүмүүс маань дурсамжаа сэргээсэн байх. Үзээгүй хүмүүст маань маш галзуу сонирхолтой байсан гэж мөн буруу найдаж байна. За тэгээд үнэхээр хатуу копирайттай кино байсан учраас энэ киног асуудалгүй үзсэн хүмүүс маань өөрсдийгөө азтайд тооцож болох нэ. Тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар Бари Центр банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа. Бари Центр банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулаан зогсоол граш барьцаалсан зээлийг олгодог юм байна. Тэгэд хэрэгтэй хүмүүс маань 120-ын их хуралдаа офисын 12 давхурт байдаг 1201 доодод очоод уулзна үзье. Замун дугаарын хамтрагчаар сэтгэл зүйн сорилт бүхий Realist Escape Room-уудтай Quizlab Mongolia хамтран ажиллалаа. Quizlab нь Тэнан аимшигын киноноос сэдвэлсэн survival horror төрлийн шинэ escape room-ыг нээжээ. Итгэлээ алдвал сүнсээ чалдана. Итгэлчин чамайг аврах уу эсвэл устгах уу? Quizlab. За тэгээд манайхан subscribe дараагүй subscribe дараад дарцсангууд маань лайк дарахтал тэгээд болоо явчих байгаа юм шүү. Хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар тун удахгүй эргээд уулзцгаая. Тэр болтол түр баяртай.